байна. Шашны нууц номонд сүрхээ нэвтэрсэн гэнтэн сүрэн гих лам доорх зүйлийг ярьсан юм аа. Миний найз Чадра гих жолооч нэг удаа машин цүнс байдаг юм биш байгаа хэмээн надаас асуув. Би түүнийг дамжиглаж байна гэж бодоод. Тийм ээ. Миний барьж байгаа алхамд хүртэл сүнс хойд нас гэж би. Жишээ нь энэ алхыг хугалчихвал хойд насандаа халбагны иш болж төрнө гэж тоглоомор хэлтэл Чадра уртаас. Би чамар тоглоогүй байна. Манай хашаанд дээр үеийн 24 машин байдаг юм. Хуучраа тоногдчихсан эдэлт. Гэтэл сүүлийн үед шөнөөрөө зөв зүгээр байж байгаад гэрэл насаад байдаг болчихлоо. Уг нь аккумуляторыг нь аваад хайчихсан. Тогны хүүсвэр байхгүй. Хоосон мотороос өөр юу ч үгүй машин шүү дээ. Гэтэл зарим шөнө их баг гэрэл нь хоёулаа асчихсан сүүмиж байхыг бэ бүр нүдээрээ үтсэн. Гэжэр. Энийра миний сонирхлыг өөрийн ихгүй татсан тул хоёул очиж үзье гэж би шавтал. Ямар ч тогны хүүсвэргүй машины гэрэл өөрөө асна гэдэг сонирхолтой хэрэг шүү дээ. Ингээд тэр өрөө хоёул ажил тарсны дараахан Чадрагийн гэр байдаг толгойт руу зорж очив. Бидний хашаан дотор ороход Дүнзэн байшингийн баруун урд талд дээр үеийн муухан 24 машин зогсож байгааг нь харагдав. Машин дээр шаваарлалтанд тоглож байсан хідэн жаал бед хоёрыг хармагцаа урдаас тосон гүйлдэж ирээд. Чадраахаа. Энэ машин түрүү яг эртэд их шиг хуржигэнтэл асах шиг босноо унтарчихсан гэдг юм байна. Эндээс үзвэл тэрхүү хуучин машин хашаан дотроо л дойлоо нийцэн болоод байгаа нь л тийм. Найзын доорж аяг цай угаад сууж байтал үдшийн бүрэн хийж тасарл. Чадра. За одоо хоёулаа гадаа гараад хашааны нүмерт сууж жаахан харъя. Тэр үеэр л гэрэл насдаг юм. Гэж хэлээд дөрүүлж гарав. Хоёулаа хашааны нүмерт тамхилаад сууж байтал үнэхээр нөгөө хуучин машины хойно улаан гэрэл анивчиж эхлэв. Тэгснэ. Урд талынхан том гэрэл зэрэг асаад хэсэг байснаас нь унтран жижиг гэрэл нь зүүн тишээ эргэх дохио өгөн асж эхэлвэ. Бед хоёр бие рүүгээ гайхан хараад очиж үзвэл гэрэл нь бүрмөсөн унтарсан ч гэсэн арчигч нь ёнгон нь дуугарсаар ажиллаж байх нь тэр. Тэгтэл Чадра. За харав. Одоо шил арчигч нь ажилдаг болчихч. Удахгүй энэ машин ам орж өөрөө хөдөлдөг болох юм шиг санагдаад байна. Хэмээн хэллээ. Би машины зэвэрсэн хамрыг арын багаачтай цог онгойлгож үзээд үнэхээр энэ машины эд анги ажиллаж байгаа нь жирийн хэрэг биш гэдгийг ойлгосон. Ингээд үүний учрыг олохоор маргааш нь багш руугаа очин залж авчираад гүрэм хийлгэхээр болов. Багш маань ч учрыг сонсоод цааргалсангүй. Өөр айлгах нэрэд ном гүрэм уншсан боловч машины талаар тоомтой зүйл хэлсэнгүй. Тэрч бүхэл машин техник үнтэй адилхан сүнстэй байдгийн биш байгаа гэсэн миний үгийг хүлээн зөвшөөрөхгүй уурлах маягтай нилээн ширүүх. Янз бүрийн муу зүйл шүглчихсэн байж магадгүй. Чи ийм ярьц суухын орондоо тэр талаас нь аргалахгүй яав. Миний уншсан ном тус болохгүй бол миний мэддэг хэл гүйцээ гэсэн үг. Гэж хэлээд явчих. Ээж багшийн үгэнд итгэн шүглсэн юм байвал арилаа биз гэж бодоод гэрлүүгээ явсан юм. Гэтэл 2 хоногийн дараа Чадра манад бүр сандарсан маягтай ирж. Танаа багш ламын уншсан ном тус болоогүй болтой. Өнгөрсөн шин нөгөө хуучин машины бүх гэрэл асаа зогсохгүй мотор нь паржигнан асч урагш хөдлөх гэж буй бололтой. Хорооп нь харжигнан ухас хийж байснаа харуутаа хайлаад намгүн боллоо. Гэж билээ. Би ихэд гайхсан чи. Багшийн бодсон худлаа байчтэй. Цаад машин авгүй хийсэн дээр биз. Гэж хэлээд явуулсан юм. Айс найз маань маргааш нь тэрхүү машины эд ангийг задлан салгаад махлан зарж далдууруул цанаа намарсан байв. Харин жилийн дараа багш маань чиний найзын машин юу болсон бэ? Би эртээ цаваагүйтэн мэргэлж үзтэл өмнөх эзнийхэн сэтгэл хоргоцсон эд байна гэж буусан гэв. Би хариуд нь зарж үрээд үгүй хийсэн гинлээ гэтэл чиний хэлдгэр амин сүнстэй машин байж дээ гэсэн юм. Би түүнээс хойш Чадратай хэрэг болгож уулзаад чиний тэр машин
Ямар хүний унаа байсан юм бэ? Гэтэл тэр. Манайх насаараа шахуу унсан эд байгаа юм. Нас барсныхан дараа авгаа хүүхэд нь машин тэрэгтэй ноцолддогоороо чи ав гэд надад өгсөн санаатай. Манай хашаанд 3 жил хэвтээд гинэт амилсан тэр гэж байсан юм аа. Эзний сэтгэл машиндаа шингэж үлдээд эдэлж хэрэглэхгүй зэвэн дидүүлээд хаянгуута эсэргүүцлээ илэрхийлсэн дэр бицтэй. Одоо ингэж харж байх нэ. Хүний хайрлаж хямгадж байсан эд зүйл эзнийхээ сэтгэл зүрхийг авч үлдэх тохиолдол их байдаг юм билээ. Цайд цах хоёр хуваагд нүүхэд нэг хэсэг нь налгайх руу шилжиж, зүүн аймгуудаас ирэх арьс шир, ноос ноолуурыг тоссон иргэд хуучин тэг 14 дугаар ангийн хашаанд төвлөрсний хүмүүс мэднэ. Тэднийг тойрсон дэлгүүр хоршоо, баар буудалж, тэр дорно цэргийн ангийн хашааг бараад нь сүндэрлэж, хэдхэн жилийн өмнө эзгүй байсан газар бүхэл бүтэн гэр хороолол босчихсон бэлээ. Гэтэл олон жил эзгүй байсан энэ газарт янз бүрийн юм шингэсэн бололт. Өвөр хангаагаас ах дүүгээ бараадан ирсэн сайхна гэгч залуу. Налайхын зах дээр махны чэнж хийдэг ах амраагийнхаа хар бор ажил туслахаар очно. Ах нь налайхын захын хажууд жижигхэн хар гэр аваад нэгэр барьчихсан хэдэл хонож байсан юм байх. Тиймээс сайхна очсон оройгоо бэрэгчтэйгээ ундуй сундуй хөглөрөх гэр барааг нь янзалж байгаад нилээн орой унтсан ч ах нь хар үрээр машин дэргээ асааж бөөн дуу шуу болоос ирчихсэн байна. Учир нь махны чэнжүүд зүүн аймгуудаас орж ирж байгаа малыг нэг нэгнээсээ өрсөн тосч авдаг болохоор хямд мах олж авах гэж тэгсэн хэргэлтэй. Сайхна орондоо хөрвөн буцаж унтах гэсэн ч чадсангүй. Тиймээс босон гэрээс гарч хавь орой ажигласан шигээ бие засаад орж ирвэл бэрэгч нь. Яасан бэ? Дотор ч эвгүй оргоо юу? Гэж асуусан байна. Сайхна гайхан. Зүгээрээ та яагаад тэгж бодов? Гэтэл чи сая гэрийн гадаа учиргүй огж ирж бөөлжөөдөл байсан юм биш үү? Гэжээ. Сайхна. Би бөөлжөөгүй штэ. Гэж хэлчихээ дахин гарч хэсэг зогсоод орж ирвэл их чинь сэртгийгээс суучихсан. Цаан чин чамаас өөр хүн байна уу? Гэж асуужээ. Сайхна. Би ганцаараа байлаа. Гэтэл их чинь ямар сони юм бэ? Чамаа гарсны дараахан хөөе сайхна чи хаан байна гэж нэг эрэгтэй хүн их чанга хэлсэн юм. Би агч нэр үү гэж бодсон ч дуун биш шиг санагдаад гайхаад байж байна гэжээ. Сайхна ихч рүүгээ гайхан хараад та ч нэ хийм сонссон байлгүй гэж хэлээ тоолсонгүй. Энэ явдал чи яхав ингээд л өнгөрч. Гэтэл 2 хоногийн дараа өглөө сайхна гэрт ганцаараа үлдээд цай чанах санаатай гал асааж байтал гэрийнх нь артхан талд нэг хүн муухай хашгирах чимээ сонсогдваа. Хашгирах та бүр нэг ёрто зэвүүн муухай дуугаар орилсон байна. Эгэл хүнд зодуулж тамлуулж байгаа хүний амнаас ийм дуу гардаг болов уу гэмээр хоолоо татаж ирээд зэвүүнээр барихэрчи. Сандарсан сайхна бушуухангүй гарч ээш тийшээ харсан боловч ойр хавьд нь юу ч харагдсангүй. Тухайн үед өглөөний 4 цаг болж байжээ. Сайхна бэрэгчийнхээ ярьсныг санаж жаахан эвгүйцээд гэртээ орсонгүй. Нар мандтал гэрийнхээ гадаа загсан байна. Гэхдээ энэ тухайга ахта хэлсэнгүй. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа тэдний хөдөөнөөс ирж хонсон мэгэн залуу өөрөөр бие засах гэж гарснаа учиргүй сандран гүйгээд ороод иржээ. Энэ үед ах нь ч гэлсэн гайхсан маягтай хөндлөж хүй сайхна чи сая хүм муухай хашгирахыг сонсов уу гэсэн ач. Нөгөө залууч гисэн. Харин тийм ээ. Гэрээс гарвуу үгүй юу? Хачин муухай дуу гарахаар нь та хоёрын нэгийг хашгирвуу гэж бодоод гүйгээд ороод ирлээ гэж. Сайхна сая гарсан дууг сонсоогүйч эртэд гарсан дуутай ижил гэдгийг мэдэж. Энэ газар нэг л сонин санагдаад байгаа. Та эндхийн хүмүүсээс асуусан дээр байх. Би наад дууг чинь зөндөө сонссон. Дандаа үүрээр таныг явсны дараа гардаг. Гэж хэлэхэд ах нь хумгүй босч. Магадгүй шүү. Энэ газараас хүмүүс нэг л дөлөөд байсан юм гэсэн байна. Ингээд хаваарийнхаа ганц нэг айлаас элдв дуу чимээ сонсвоо гэж асуутал тэдний ард гэр барьж буусан хентийн айл янз бүрийн дуу чимээ их гардаг. Хамгийн эвгүй нь бидний нэрээр дуудаад байдаг.
Тэглээгээд яах билээ гэсэн байна. Үүнийг сонсоод сайхнаач гэсэн. Эртэд бэлгээ хчиг байхад миний нэрээр дуудсан гинлээ. Гэхэд ах нь хэрэг болгон айлуудаар орж налайхад он удаан жил амьдэрсэн хүмүүсээс ямар учиртай газар болохыг асуусан байна. Тэгтэл ганц нэг хүн. Манай налайхаас холгүйхэн локаторын Орос цэргийн анги байсан юм. Тэр ангийн Орос цэргүүд налайхын төвөр машин тэрэгтэйг аригтаж явах нь бишгүй байсан. Ялангуяа та нарын амьдарч байгаа газар эзгүйхээр байсан болохоор тэнд их архитнаа. Монгол цэргийн анги хажууханд нь байдаг болохоор зодоон зохионы янз бүрийн хэрэг их гарсан тухайж сурагдуулдаг байв. Жишээ нь 1985 онд 2 Орос цэрэг налайхын дэмсд сурч байсан 2 охиныг булаацалдан хоорондоо зодолдож нэг нэгэ эв үтгсэн гэдэг яриа бий. Гэхдээ энэ түүх маш олон хувилбартай. Тэр хавьд маш гүнзгий устай нүх байсныг мэдэлгүй явж байгаад тэр лүү 2 охин нь нисээд өгчихсэн ч гэх яриа бас бий. Ямар ч байсан цэрэг цуух охин хүүхэнтэй холбоотой таагүй явдал их гарсан газар та. Монгол цэргүүд ч гэсэн тэнд охид хүүхнүүдийг хүчинтсэн, хүүхнүүдээс болж нэг нэгнээ хороосон хэрэг гарч байсан гэдэг. Ер нь манай налайхын цэргийн ангууд байсан газар эвгүй шүү. Олон аавын хүүгийн нус нулимс зөвхөр шингэсэн байдаг биз. Өөрөөр тийм чимээ гараад байгаа бол цэргийн ангит айл холбоотой гэжээ. Нэрэж налайхын цаахан байх Гордокийн Оросын цэргийн ангийн хуучин хашаа. Налайхад байх цэргийн ангийн хашааны ойролцоо шөнөөрön цагаар янз бүрийн хүн орилдохыг тэр хавар явсан хүмүүс сонсдог юмсан жи. Залуу бүсгүйчүүдийн ярианы гол сэдэв бол эрчүүд. Тэд яаж өөрийг нь нүдэ бүлтэртэл харж хөлөө цуцтал хөөцөлдөж байгааг нэг нэгэндээ ярьж битүүхэндээ гайхуулцгаадаг. Тэр дими энэ боломжийн гих мэтэр хөөрхий эрчүүдийг ёстой л шүүрэн шанагын нүхээр гүйлгэж чихэж өгнө. Махны машин л гэсэн үг ээ. Шүүрээр нь багтаж гарах гэж эрчүүд амнаа нь тамцаан гойжролдон чигцэлдэх. Ийм л сэтгэгдэл залуу бүсгүйчүүд эмэг шиг зүйлттэй явдаг та. Хүний хувь тавилан гэдэг сонио. Хонгор зул бол хинээж нүдэнд өртөж сэтгэлд хоногших уйхан бол уйхан, торхон бол торхон, гоо сайхан нь голт зүрхийг шүргсэн сайхан бүсгүй. Тэгтэл тэр сайхан бүсгүй эхнэр нас барсан хижээлэрийн эхнэр болж хойноос нь хөөцөлдөж явсан залуу эрчүүдийн гайхамшиг болж сэтгэл зүрхийг нь шархтуулж орхижээ. Эрчүүд байтугай эмхтэй болгон л түүнийг шарав нэмтэй суусанд гайхаж. Ухаан санаа нь эрүүл биш болсон байхаа. Шившлэгтэй ёотон идчихсэн юм гинлээ. Түүнээс биш сохорл биш бол хонгор зул шиг бүсгүй. Барзгар шарбаатай дэрнэгтгэн гэж байх уу? Тэгэд ч талига чихнэрийнхээ зургийг А2-ын форматаар томсгоод ханандаа хатчихсан. Ханаа өхүүлж хажуудахаа залгиснараа гайхуулж байгаа юм шиг суудаг гинлээ. Гэх мэтэр хонгор зул шарав нэм хоёрын хооронд үгийн бөмбөлөг үсчүүлэх ганц ажилтай болсон байлаа. Хонгор зул усны инженер мэргэжилт. 20 гаруй уухан насны өөлхийн аргагүй сайхан, төөлхийн хэрэггүй нуруулаг хэнцэр бүсгүй л дээ. Харин ч сайхан амтныг алдчихсандаа хорвоогийн харчууд шарав нэмийг зүхэж занах юм шиг бодлоо. Зарим хүний тархи толгойд гинэн цагаанаар эргэлдэж байсан л байх. Үнэндээ үрчгэр хөгшин шарав нэм хэн хүний атаархлыг төрүүлсэн нэгэн болж хувирчээ. Зөвхөн ингэд бүх юм дууссан бол бас яа гэх вэ? Гэтэл шарав нэм хонгор зулыг зодож нүддэг. Өмнөх эхнэрийнхээ зургийн өлмид сөгдөж сөхөрхийг тушаадаг юм гин гэж авгай хүүхнүүд ам хилээ билүүдэж төмрийн хуруугаар төвөнх хавтаа зүлгэж байж ятах нь гайхмаар. Усны инженер хонгор зулын багын найз ануудаар олны хил амнаас олцолж авсан хов живийн иймэрхүү үгийн үнэн худал аль нь болохыг шалгах гэж нэг завтай өдрөө түүнийг зоржээ. Хар багын найзууд гэдэг хизээ зүрх сэтгэлийн толгой цолгоо нэгт. Хэн нэгнийхээ ааш аран шиг бусдаас илүү арай л мэдэрдэг тийм л хүмүүс байдаг. Ануудаар хонгор зулаас яагаад шарав нэмтэй амьдрах болсон талаар нь хэд хэдэн удаа лавлаж асууж байж үгийг нь сонсчээ. Хонгор зулын ярьсныг сэрүүлэлт. Хонгор зул оюутны дадлагаараа туул гол болгон түүний олон салаа цутгал голуудын талаар судалгаа хийдэг байв. Ажил мэргэжилдээ үнэхээр сонирхолтой тул тэр чин сэтгэлээсээ асуудалд хандж байв. Өглөөнөөс орой хүртэл хоёр нарны хооронд голыг өгсөж уруудан өчнөө замыг туулдаг билээ.
Нэг удаа оройтоод судалгааны отог руугаа буцаж явтал түүний урдаас цэнхэр торгон дээлтэй бүсгүй ирж явав. Хүн амьтан төдийл олон таарлдаггүй, зэлгүүдхэн нутагт хүний бараа харсандаа хонгорцол олд зурхаж байв. Гэтэл нөгөө цэнхэр дээлтэй бүсгүй хонгорцолын өмнө ирээд гэв гинэтхэн алга болчихжээ. Майхандаа унтаж байтал зүүдэнд нь нөгөө цэнхэр дээлтэй бүсгүй ирж. Туул голын дунд хэсэгт байдаг хамгаалагч Шаравним гэдэг хүн бий. 3 хүүхэдтэй. Тэд бол миний хүүхдүүд. Миний хүүхдүүдийн хойд ихэн чийл байх ёстой гэж ярих нь үнэхээр тов тодорхой харагджээ. Хонгор зул залуу насны гинэн зангаар энэ бүхнийг зүүд төдийхнөр бодож огтхонч тоохгүй байв. Гэвч энэ байдал олон шүнд давтагдж хонгор зулд тэрхүү Шаравним гэдэг хүнтэй уулзах хүсэл төрж эхэлжээ. Тэгэд нэг өдөр богд уулын нэгэн аманд ойн цагдаа хийдэг Шаравнимтай очиж уулзж илтэй. Хөөхтүүдэд нь тоглоом чихэр жимс хүртэл аваачиж. Түүнээс хойш хонгор зул Шаравнимын дүнзэн байшингаас салхаа болж эхнэр нь болсон гэдэг. Заримдаа хонгор зул Шаравнимтай муудалцах юм уу? Энэ хөгшин төгсгөөс салж замаа бодъё гэсэн санаа төрөхтөл нөгөө цэнхэр торгон дээлтэй бүсгүй зүүдэнд нь ирж түүнийг загнах байдлаар харагддаг болжээ. Ингэж Шаравнимын талигач болсон эхнэр нь нөхөртөө царайлаг залуу бүсгүйг олж өгсөн аж.